чи яагаад иргэд над руу ирээдээ яагаад бидний өнөж ирээхээ өнөөдөр гэнт дурсгай шидээ итгэдэг амраг минь чи яагаад иргэд над руу ирээдээ яагаад бидний хавхан хайрчин өнөөдөр гэнт над руу тимүдээ дорсон чи заавал жарган мэдээж хурууны хий байхгүй. Хэрв хангааг нь олмоор байвал их мөр санхүүгийн группийн өв залгамжлагч Маятай уулзч байгаа хүн болгоныг сайн ажигла. Тэдний дунд ч алуурчдын гар хүл байгаа. Бас надтай холбоо тогтоох гэж оролдох юм хэрэггүй. Би өөрөө ч юм дээрээ. Наад бурч ямар юугаар харагддсан бэ? Дотор ч хүзчихлээ. Харин тийм ээ. Уучлаарай. Над ч гэсэн түрүүнээс хойш байхад их хийвгүйсэн. Биш далтыч. Хастагийн минь хэрэг цагдаагийнхны хэлж ярьснаар зүгээр нэг дээрмийн хэрэг биш. Санаатаагаар зохион байгуулалттай хэрэг байжээ. Тийм ээ. Харин тэгж бодогдоод байна. Одоо юулаа яах вэ? Одоо юу? Мая. Авш. Энэ ажлыг чи надад таалгач. Чи энэ талаар юу ч бий, энд ч бий хэлээ. Энэ буух, энэ захидал шамтай хэн нэгэн уулзах юм бол чи надад бүх зүйлийг мэдээлээ. Энэ ажлыг би. Үгүй. Хоёулаа хамтдаа л энэ хэргийг олно. Мая. Энэ чамд аюултай шүү дээ, Мая. Чи одоо гихтээ. Чи юу яриад байгаа? Чи найзаагаа алдсан бол би хань ичтэй алдчиход байна. Би ойлгож. Чи энэ хоёрын ялгааг ойлгохгүй байна уу? Ойлгож чинь Мая, би чамааг бодож штэ Мая. Чи гэртээ харилтаа би чамаас хууж, би чамааг бодож. Чи намайг биш. Өөрийгөө бод. Өөрийнхөө өөр хүүхэд хань ичлийг бод. Харин санаад нот алуусан. Хайртай залууга хэрэгтэн олоод өгсөн ч надад харамсах зүйл алга. Надад одоо амьдрах хүсэл алга байна. Би тэр алуурчныг над буугаарч олоод заавал ихнэр хүүхэдтэй байсан ч надад хамаагүй. Миний хайртай үн яаж авсан? Би яг тэгж буудах болно. Мая.
Би энэ буугаар тэр муу өвшиг удаж гараа буцалахгүй. Гэхдээ тэр муу өвшиг өөрөө энэ буугаар өөрийгөө бут хэмжээнд очтол тэр муу өвшиг эндэрлэх сүрэл. Заав би чамд амлаж байна. Яаж тайм байх юм бэ? Чи надад тэр хэрэгтнийг олно гэж амлаач. Би чамд амлаж байна. Баяа. Амлаж. Чамд маш их баярлалаа. Би чамд амлаж. Би чамд үргэлж итгэдэг. Чи намайг ганцаараа битгий орхиорой. Нүгээр юу болоод байна? Дээрээ шахаад байна шүү. Ямар хэрэглээ? Би ч олон хэрэг шалгаж байгаа шүү дээ дараа. Нөгөө буудуулсан үе амны хэрэг. Би шалгаж байгаа. Холигтоос ижүүр алдахгүй байна. Тэрийг хордоо илрүүлээ. Бус тэрийг хойшин дээ. Би танд хэрэгээс ижүүр алдахгүй гэж хэлсэн шүү дээ. Юу хэрэгээс ижүүр алдахгүй гэж? Хүн амын хэрэг гарсан хэрэг нь тойрон гимтгэл байх ёстой үстэй. Энэ хэргийг илрүүлж чадахгүй бол энд ажил өгч авч байхгүй шүү. Бид нэр хуулийн хүрээнд ажиллах ёстой. Би тэгэж хамаагүй нэг сэжгэлж чадахгүй. Тэгээд би хуулийн эсрэг ажиллах болно. Наад амаа бодож ярина шүү. Би хэлсэн үгний хариуцлагыг өөрөө хүлээнэ. Би хуулийн дагуу ажиллана. Юу гэнэ чи? Ажлаа хийж чадахгүй гэж юу хуулийн хүрээнд ажиллана гэж. Наа тэр гэж өөр хүнд бас шилжүүлж болдгийн шүү. Та өөрөө л мэд. Өөр юм бол би явж болох. Байц. Би ч баг шудраг сайн залуу гэж. Энэ бол ажилтнаас нэлийн дээгүр үздэг. Чи тэгэхэд миний үгийг сонсохгүй маа. Тэгээд би хэнийг сэжигтнээр татах ёстой юм бэ? Би чамаа хэн нэгнийг шижигтнээр шалгагайгүй. Чи ер нь ажил албанд чад ялгаа мэдэхгүй. Том амтай нөхөр юм аа. Мол дарга. Таны хэлж байгаа өнгөөр бол би хэргийг хурдан илрүүлэхийн тулд хэнийг чамаагүй сэжигтнээр татах ёстой юм. Уучлаарай. Би хууль зөрчиж хэн хамаагүй хүнийг сэжигтнээр татаж чадахгүй. Даач. Муу илчиг. Нөхрийнхөө хүсэн хүлээсэн хүүгийн төрүүлэх нь гэж мордсон юмсан. Охтуудтай хайргүй биш ч гэсэн надаас үргэлж л хүү хүсэн хүлээдэг нь харцнаас нь мэдрэгддэг. Тэрнийг минь хүн болгон харгас хатуу хүн гэх юм. Таан чинь улс төр гэдэг чинь хамгийн аимшигтай хараатны ертөнц байдаг юм шүү. Мод сайн ч ханилсан эр нөхөр минь юм чинь. Би тэрний хардлыг алдахгүй шиг зогсох юмсан.
хэлээд өгвөл эр хүн их хүч амьдралд уярч номгорох үз. Заац. Юу гэж хэлээ те? Ямар ч хэцүү юм. Үлээлгэж бай. Удахгүй гэдэг штэ чи үлээлгэж үлдээ надуулаа. Ээж ханаагаа. Ээж байгаа. Хаана бэ? Болоо гэдэг байна. Зөндөө санцсан биш. Ажилчсан уу? Миний ажил яах вэ? Чи надад хэлээд өгөөчтэй. Шинжилгээний чи хариу гарчуу, хүүхдтэй болчуу. Жохо ядаргаанд ороод тэгээд цусалдснаас болоод ухаалцсан юм гэсэн. Хичнээн гордоо. Миний хоёр ахаа. Одоо нялуурч дууссан бол тийшээ оч. За юу. Суу тийшээ. Чи охтуудтайгаа яаж харьцаж байгаа юм бэ? Эдгээр чинь ялхамтад юугаач мэдэхгүй шүү дээ. Би сая парламентд орноос ирлээ. Өдөрч хуралдаад хурлынхаа завсарлагаанаар чамд санаа зовоод бас шинжилгээний хариуд чинь санаа зовоод нэмэтээ дурлах гэж дээ. За яах. Бурханаас гуйгаад олдгүй бол бусдад мөнгө төлөөд ч болтугай. Хоёулаа хөтө болно. За би явлаа. Чухал хүмүүстэй хоолнд орно гэж хэлчихсэн байгаа. За. Үгүй. Хоёулахна ярих юм байна. Бас юугаар ярих гэдэг юм бэ? За. Лаг над хоёр охин машин түргээд өчгч өөрөө гадаа хүлээч. Баяртай гэрээ. Баяртай. За. Юу юм? Энэ хоёрын асрагч нь ирээгүй юм ээ. Рогмаац. Тэр гадаа машин түлээж байгаа. Чи юу ярих гэдэг юм бэ? Наа шинжилгээнд чинь элдв янз бүрийн юм гарчихсан юм уу? Хүүхдтэй болохгүй гэж байна уу? Үгүй. Тэгээд би харин юу ялаа л та. Нөгөө сонгуулийн үеэр хоёр охинтойгоо чи намайг Америктойгоо эдлэндээ очиод байж гисэн шүү дээ. Тэр чинь бас би нэлээд бодлоо л тоо. Тэр чи одоо бодоод ах юу гэдэг юм бэ? Үгүй чи ойлголоо. Энтхийн. Үгүй минь бас энтхийн эмч нар энтхийн эмнэлэг ямар гэлээ? Чи ерөөсөө л тэр гадаадад явцаа. Би тэгээд тэр Америкт ч очиод юу хийх юм бэ? Чи тэнд хамгийн сайн эмнэлэгт нь хэвтэж надад хүү гаргаж өгөх ёстой. Үгүй энэ биш дээ. Чиний их ажил зөвхөн энэ. Ойлгов уу? Үгүй энд ч гэсэн сайн л биш дээ. Энэ эмнэлэг чинь сайн байна. Эмч нарын ч гэсэн ялгаагүй сувлагчид бүгд л сайн биш. Зүгээр л миний үгэнд ороод тэр гадаадад явж эмнэлэгт хэвт. Ойлгов уу? За би яарч. За. Тавшраа. Би тэр Америк руу чи явмааргүй байна. Чи бодоод үзэлтэй бүтэн жилийн хагасыг би гадаадад өнгөрүүлж байна. Би Монголдо баймаар биш дээ. Эх орондоо баймаар одоо удахгүй сайхан 100 боллоо. Агаар салхинд гараад сүү цагаадын дээр очих юм бол би маань тэнхрээд бас хүүтэйч болох юм лээ. Яаж мэдхий? Шүүдрэ. Явал гэсэн бол